Сайн байцгаана үзэгчдээ. Монголчуудын иргэншил нэвтрүүлгийг эхлэж байна. За энэ нэвтрүүлэгт өнөөдөр доктор Шагдар оролцож байгаа. За Үлзийбаатар доктор маань надтай хамтран хөтлөгч. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол Монгол цэргийн урлаг гэдгийг ер нь голлож ярих юм. Тэгэхдээ ер нь цэрэг дайны эзэнт хүрэн байж монголчууд дэлхийн түүхэнд их цолгорон гарсан ийм цаг байдаг. Тэгээ 2000 жилийн түүхтэй төр тулсын түүхтэй эхлэх зэрэг энэ талаар яриад байх юм бол хэдэн өдөр цагаарч одоо яриад дийлэхгүй олон 10 ботном гадаад дотоод хэдэн зуун эрдэмтэд байдаг юм учиртай. Тэгэхээр бид бол өнөөдөр тоомлон ярина. Шагдар доктороос бол ихний асуултанд би юу гэж бодож байна вөхөр. Ер нь энэ Монгол цэргийн уламжлал буюу нүүдэлчдийн морь тайрмын уламжлал хэдийн үеэс эхэлсэн байна вэ? Монголчуудын түүхийг бид нэр 2000 хэдэн жилийн түүхтэй хүннүгээс ирээд байгаа шүү дээ. Одоо бол урагшилж байна. 5000 жилийн өмнө Монгол төрт ёстой байжээ гэдгийг бол одоо хятадын сурвалжчдээс гараад ирж. Оо за. Цэргийн урлаг гэдээ ягаад нэрэлж урлаг гэж. Тий. Цагийн байдал минут цаг хугацаагаар өөрчлөгдөн. Тэгэхээр тэр одоо өөрчлөж байгаа цаг хугацаа тэр цагийн байдалд цэргийн жанжин хүн бол хувирч явах шүү дээ. Шийдвэрээ өөрчилж явах шүү дээ. Тийм учраас урлаг гэж байгаа юм. За монголчуудын цэргийн урлаг юутай холбоотой ерөөсөн энэ эхэлж байгаа аж ахуй ан гэдэг бол тэр чигээрээ одоо цэргийн урлаг яаж бүсэлж явах вэ? Яаж одоо хөөх үү? Тийм ээ? Яаж ухтах уу? Яаж отоонд оруулах уу? Яаж намлах уу? Энэ Монголын цаг агаар байна шүү дээ. 4 өдрөл. Тэр 4 өдрөлд дассан хүн бол 50 градусын халуунд ч явж ил байдаг. 50 градусын хүүтэнд явж ил байдаг. Байглаас өгсөн бидэнд өгд. Тийм учраас одоо Монгол цэрэг бол одоо ч гэсэн одоо инфекц ахуулах хүчингээ явж штэ. Явж байна тий. 7 хоног л нэг дараа бол дасна гэж. Тэгээд нэг залуу надад ярьсан л яг нэг 7 хоног л жаахан яадаг байдаг. Тий. Тэгэхэд бол хондан 2-3 сар болохгүй ч нэг одоо нусаа хөчрөхгүй явж байгаа л явдсан штэ гадаадынхан гэж. Дасан зогсож чадахгүй. Засч чадахгүй. Дээр нь одоо монголчууд ч уу яриад хэдэн зуун мянган адууг эдлэгэнд ашигладаг. Энэ нь бол монголчууд буюу нүүдэлчдийн армийн бас нэг том тулгуур хэрэгсэл байсан гэдэг тийм ээ. Яг дунд зууны үед бол ерөөсөө десант тэр Гэмла даваа явж ил байна. Тэр Карпатыг даваа явж ил байна. Орж ирэхгүй гэсэн газраа л ороод ирдэг. Орж ирэхгүй гэсэн газраа л орж ирнэ. Ерөөсөө монголчуудын одоо нэг яруу алдарт 29 ялтаас алтанд эсвэл ялгуусан төгөө мандуулахад ямагт нүдэн морьтойгоо явна гэж чинь одоо ч гэсэн хүчтэй гэв. Одоо ч гэсэн морьт зэрэг хэрэгтэй гэж боддог юм би. Машин төгдөрчих нь. Морь төгдөрөхгүй. Хондоо манай цагдаад морьт зэрэг хэрэгтэй байгаа юм. Морьт цэрэгийн хувьд бол яг одоо бидний чинь хувьд хамгийн хурд. Тийм ээ. Хурд бүх асуудлыг хурд шийдэж штэ тий. Хурд шийдэж. Тэгэхээр 13 дугаар зуунд бид нэр ингээд өрсөлдөгчнөөс ил даваа байсан. Бусны хөвчлийн явган тасаргаа даваа. Тэгээ хурданд байсан байхгүй. Тэгэхээр энэ чинь монголчуудын нөгөө тэр том баялдын эзлэлтийн амжилт энийг хурдтай зөөрлж холбодог штэ тий. Тэгэхээр хурд гэхээр явган хүний хурд биш штэ. Мордын хурд. Тэр үед ер нь бол тэгээд 19 дугаар 100 хүртэл морил хурдтай л хамтсан байлээ шүү дээ. Газар дэлхий дээр машин гарч ирэхэд тэрийг эзэмшсэн хамгийн дээд зэрэгээр эзэмшсэн ард түмэн бол монголчууд байсан. Тэгээ нэг морь унахгүй шүү дээ. Монгол цэрэг. Хэдэн хөдөлгөөн морьтой тий явна. Тэгэхээр чинь энэ хурдыг эзэмшсэн. За дээр нь тэр нөгөө хурдан дээр түшгэлсэн байлдааны нөгөө арга ажиллагааг зохион байгуулсан учраас энэ 13 дугаар зуунаас ер нь хойших он жилүүдэд Монгол цэргийн байлдааны гайхамшиг нууц. Дээр нь тэр хүн байгаа. Хурд, морь, хүн тий энэ хурд бас зэвсэг үү? Тий хурд, морь хоёрыг эзэмшсэн хүн биш шүү дээ. Монгол цэрэг. Өөрмөс дэсвэртэй. Монгол цэрэг гэдэг чинь өөрөө нэг бас нэг байлдааны 4 шагдруугаа хийсэн тий. Маш дэсвэртэй, дасан зогсох шалдвартай.
ийм бие хаатай хүмүүс байна. Бусад одоо манай өрсөлдөгч өмнөд төрш. За баруун Европынхан гэхэд бүгд нөгөө суурин амьдралыг нөгөө ээнийгшсэн амьдрал тасцсан. Хамгийн хурд нь бол морин тэргэл байгаа шүү дээ. Тэргэлцсэн морь тийм ээ. Тэгэхээр чи энэ илт давуу талуудаа сайн эзэмссэн учраас л монголчуудын байлдааны орлогын тэр гайхамшиг нууц хоёр байсан гэж. Бусад одоо дэлхийн эртний айрмуудад бол морд цэрэг бол байсан. Гэхдээ харж байхад явган цэрэг гололсон морд цэрэгийн маневрлах хэсгүүдтэй иймэрхүү хандлагуудтай байсан шиг санагддгийг. Тэгээ нөөц мөр энэ төр хүрлцдэг байсан уу юу гэх мэт иймэрхүү өөр одоо Монголын эзэнт гүрний үеийн айрмууд ямар байсан бэ? Дэлхийн 2 дугаар дайнд Орос ахнаар одоо нэг 20 сая ч хүний алдсан л гэдэг 60 сая ч л гэж тоо явж л байдаг. Тэгвэл тэр ухрын гэдгийг мэддэг байсан. Ухрах бол урагч. Балаас байрмыг ухрах бол тактик юм а гэж үздэг. Ухрах тактик үздэг. Эсвэл хориглол нэг гол давтална. Нэг бол хориглол нэг бол давшин. Ухрын нэг гэдэг ойлгогч байхгүй. Ойлголт байхгүй. Тэгэхээр хондоо зүгээр бид нар ч баг байхдаа гэрээ тойроо тоглодог байлаа шүү дээ. Нуудаад нэг хөгөөд. Тэгэхэд тэр та намайг хөөе. Тэр тоглоомыг хэн өдөрж байгаа юм? Би өдөрж байна уу? Та өдөрж байгаа юм? Би зогтож байна. Та намайг хөөж байна. Хөөж байгаа хүн л тэр тоглоомыг яадаг зогтож байгаа хүн нь зогтож байгаа хүн өдөрж байгаа юм. Таныг өдөрж байгаа. Яг нэрийн хөөж байгаа хүн байд янз бүрийн байдлаар болоод байна. Таавал намайг дагаад явахаас үсээ танд ямар өөр тийш үгүй явчихгүй. Эрхэл байхгүй. Би юу таныг өдөрж байгаа байхгүй юу? Зогтож байгаа юм чинь. Тэгээд ухаандаа одоо 13 дугаар зам чинь тэр ухрын нэг дэм Европч бид цэргийн тактик аалч мэдхгүй байсан баг. Манайх чинь худлаа ухарчдаг. Тэгэхээр ойлгох. Тэгээд ялгчлаа гэж боддог. Хэдэн сар ухрна. Айгаа зогтчихно гэж боддог. Тэгэхээр наваачаад отоонд оруулцдаг. Тэгээ хоёр талаас нь зогчдаг л баг. Тэгэхээр энэ Монгол цэргийн байлдааны тэр урлагийн дотор байж тэр стратеги тактикуудын маш олон нэршлүүд байдаг шүү дээ, тий. Тэрнээс та нэг гол хэдээс нь яриач. Одоо тэр бух шижих зүүцдэг энэ тэргээл одоо янз бүрийн тактикуд байна. Тэрийг хаана хэрэгжилж ийсэн зүйл байна одоо бүр. Гэхдээ ерөөсөө Монгол цэргийн урлаг шиг тэгэж одоо бүр оноос нэртэй ийм дэлхийд байхгүй. Нэр томьёо. Тактикийн нэр томьёо. Тактикийн нэр томьёонуудаа аваацсан тийм үү? Хондоо номон дэлгүүр гэж. Номон дэлгүүр гэхлээр одоо нэг хаалганы дэлгүүр биш шүү дээ. Түлхэн гэсэн үг. Түлхэн гэсэн үг. Ном хэлбэртэйгээр төргөн. Ном хэлбэр усан жахт юм уу? Эсвэл одоо уулан жахт юм уу? Нохоо хэрэл гэж байна. Нохоо хэрэлч юу гэсэн үг тэр яг л одоо Монголын ахуйгаас харсан байхгүй юу? Нохоо морьтой хүнгээд айлд ингээд буухад нохоо заавал урдуур нь хэр давхих гэдэг. Тэгэр давхдаг ингээд давхих. Урдуур нь хэр давхдаг. Чимбэр хожим 5 замын байлдааны төрөл хэрэгжилж ирсэн. Тий, 5 замын байлдааны төрөл хэрэгжилж. Тэгэхээр чинь ерөөсөө тэр Монголын ахуй тэр чигээрэл цэргийн урлаг байсан. Монголын цэрэг дайны урлагт хамгийн их одоо онцгой гавьяа байгуулж Монголын нийгэм тухайн үедээ реформ шинжилэл хийж энийг суалдартай төвийг бүтээсэн хүн бол Чингис хаан юм. Чингис хаан ер нь Монголын цэрэг армийн зохион байгуулалт тэр гол хүч болж ирсэн юм а. Яаж зохион байгуулсан юм бэ? Ямар очтой байсан бэ? Арабтын тогтолцоо гэж бид нэр ярьдаг. Тий. Хүннүг үед байсан. Арабтын тогтолцоо. Бүр 2000 жил явна. Тий. Арабт 100 мянгат гээд байсан. Тэн Чингис хаан нэг юм хийсэн байдаг. За нэг ч бишээ одоо яг зөвхөн тэнх юм бол тэр Арабт дотроо 3-т. Ямар сайн 3-т гэж бас байсан байх нь уу? 3-т гэдэг нь одоо зэвсгээ 3 төрлийн зэвсэгтэй 3 хүнийг жадчин, сэлэмчин, номцом. Энэ 10-т дотроо байсан байна. 10 дотроо 3 гараа. 10 дотор 3 байх нь шүү дээ. 3-3-т. Тэгээд нэг нь бол 10-ын дарга. Нэг нь 10-ын дарга. Голд нь явна шүү. Энэ байлдааны ямар одоо жишээ нь ачаал бүгдэлтэй бүтэн зохион байгуулалт байсан бэ? Энэ аюунд дэлхийн 2 дугаар дайнд Орос Хосховский гэж жанжин байлаа шүү дээ. Тий. Польш гаралтай. Тэр Польш гаралтай.
сүүлд нь Польын Варшавын сайд байсан да. Тэгээ манай хүн ингээд яг галын одоо шугамд орсон байх. Дэлхийн 2 дугаар дайны. Тий. Тэр нь яг хөнгөлөөр одоо тэр Оросын окоп чинь ингээд нэг юм Нууч нь хүрээний шүт шиг зигзаг. Тэгээд нэг юунд цэрэг ганцаараа. нэг нуучинд орох лээ. Нуучинд ганцаараа. Хажууд хүн байгаа ч юм уу, өгч байгаа ч юм уу, сэгч байгаа ч юм уу бүүм бит. Нэг ганцаарсан хүн ганцаарсан. Бөө аим шиг байсан байхгүй. Тэрийг Росовский яасан гэхлээрээс шууд нуучийг шулан болгосон. Тэрнээс одоо байлдааны шалгууруулаг хэдийнхэн нэм гэж байгаа байхгүй. Хамт байлдана. Миний нөхөр байна. Над намайг шархтагд миний шархыг боож өгөх нөхөр хажууд байна. Нөхцөл байдлаа хянчих. Та баатарлаг байлж байна. Би хулчигаад байж болохгүй. Ажлаханд үлдсэн. Тэгэхээр нэг сэтгэл зүйн юм байгаа байхгүй. Тэрийг л одоо Чингис хаан бол тэрийг олж харсан. Хамт байлдах. Хамт байлдаг. Багаараа байлдаг. Багаараа байлдах. Гурвалсан баг. За тэгэхээр энэ гурвалсан цэргийн одоо энэ манай үзэгчид зарим нь сонсоог байж магадгүй. Би бол 10 гэж бодож байсан. Тэгээ энэ гурван цаг чинь гурван өөр зэвсгэлтэй. Нэгний хамгаалж байлдах уу, нэг хүн шиг байлдах уу? Ямар хэлбэртэй байсан гэж судлаачид үздэг байна. Гэхдээ тийм одоо нэг нь номсомтой. Тийм холоос уханд номсмаараа байлдаг шүү дээ. За гардын толдоонд орлоо. Жадлна. Нэг нь одоо ухаанда дэгээд жаддаг шүү дээ манайх чинь. Тэр дэгээгээр марины хөдийг дэгээдэж унах юм уу? Эсвэл одоо өөрөө ч хувцснаас дэгээдээд унгана. Тэгэхэд нөгөөт чинь сэлмэнд нэгдэг. Тэгэхээр тэр гурвын одоо харилцан ажиллагаа гэдэг юм даа. Тэрийн хэлээр бол одоо харилцан ажиллагаа зохион байгуулна гэж ярьдаг юм. Тэр одоо тэр чинь одоо дээд дэвшиндээ болох дөрөөс хондоо их хөө онгоц тийм үү явган зэрэг эдний ажиллагааг холбож зохион байгуулж шээ. Тэр л одоо юуг олсон байгаа юм. Энэ 9 зэрэг чинь бол тэр Арабтын даргынхаа урд талд баруун зүүн талд нь ингээд явж байгаа байхгүй. Зохион байгуул. Тэр сууж явах 10 хүн бол бас нэг баг. Тий. Нэг ингээд нэг чирээ. Тэгээд 100. Тэгээд одоо энэ Монгол цэргийн 10 100-ын одоо 1000 төмтийн гэж энэ тогтолцооны хэлбэр ер нь одоо дэлхийн айрмуудад байж байгаа одоогийн нэг зохион байгуулалттай төстэй юм а тийм ээ. Тэгэхээр энэ төстэй гэдэг нь ер нь одоо бүс нутаг болгонд ингэж айрмыг зохион байгуулдаг байсан байна уу? Монгол цэргийн уламжлалын интерес авсан болсон бий юу? Социалист орнуудын айрмууд Варшавын гэрээний. Тэгээ Варшавын гэрээний орнууд дандаа 3-ны тогтолцоо. Нэг ороод гэхэд 3 салаагаас үрдэнэ. Нэг Батлан гэхэд 3 ороотоос үрдэнэ гэдэг. Тэгээ манай тэр юу гэж чинь хүн нь олон болцсон байна. Автоматик систем нь адилхан. Тэгээ одоо өөр болж штэ. Сая нөгөө юуны Чечений дайны сургамж аваад Чечен чинь одоо яг Монгол тактик хэрэгжлээ штэ. Ах нарт. Ерөөсөө нэг 3 бүлэг юм уу 2 хүн уулан дээр хөвчийдэг. Тэгэл одоо ах нар их эвгүй байдалд оруулаа шүү дээ. Тийм тэр уулын хавцал. Тийм байлдааны систем. Тэр нь энэ Монгол цэргийн урлагийн нэг гол юм бол бас тэр цэргийн тагнуулын урлаг их чухал зүйл. Энийг бол бас Чингис хаан чадварлаг хийсэн гэж үзэж болохоор байна. Тийм ээ. Тагнуул цэргийн. Гэхдээ зөвхөн одоо нийтийн иргэний янз бүрийн тагнуулын хэмжээнд биш. Яг цэргийн тагнуул. Цэргийн байлдааны үйл ажиллагаанд зориулсан тагнуулын системийг их Чингис хаан бол өөрийнхөө харимд шинэ одоо айлгинч гэсэн гэж бодож байна. Сэрэг гэж байсан тийм ээ. Айлгинч чинь толгоон сэргийлэх цэргүү урдчилсан явуулдаг тагнуул бүр суурин тагнуулыг нь бол байсан гэж зарим судлаачид бичдгийн нууц төвчөнд байна гэдэг. Айлгинч бол суурин тагнуул биш. Хамгийн урд явдаг. Урд явдаг сэргийлэх толгоон сэргийлэх гэсэн үг. Тийм. 19 томбоохон байлдаан хийсэн байдаг Чингис хаан. Их Монгол улс байгуулсан төлөв нэг тийм. Энэ Монгол авгаангууд хооронд заримдаа 20 гэж ярьдаг. Ямар ч 19 том байлдаан хийхэд мань хүн бол яаж ийгэл төрүүлээд мэд явцсан байдаг. Тагнуул. Тий, одоо ингээд тагнуул. Энэ бол суурин тагнуулаас авж байгаа мэдэн шүү дээ. Цэргийн нөгөө альгийн чидэр биш тий. Биш тий. Тэгэл мань хүн чинь мэдээ аваад нөгөөдх чинь мордхоос өмнө очиж зогцдог баг.
шуурхад авуу тал. Монгол бол гадаадын юу бичдэг шүү дээ одоо эрдэнэтэд. Юу л цэргийн тагнуулын сүлжээ. Тий. Сүлжээ. Одоо тогтоож Чингис хаан тогтоож чадсан л юм ярьдаг. Бүр жилийн өмнө энэ төр яваа сууршуулчихдаг. Тор байхгүй юу одоо тагнуулын тор. Хаан аймхаа юу? Хааныг нь ард түмэн тойрч хүрээлж үгүй юу? Тэр ард түмний дотор уур амьсгал ямар вэ? Шашны мөргөлдөө байна уугүй юу? Нийгмийн байдлыг шинжээд. Тий. Ингээд. Тэгээд тэр зөрчлүүд дээр их ашигласан байгаа тий. Одоо жишээлбэл тэр нестерон шүтлэгтнүүдийг нөгөөдөл жоохон хавчиж ийсэн бол тэдний түшгэлдэг. Лал шүтлэгтнүүдийг хавчиж ийсэн бол тэдэртэй л ажилтдаг. Тэгэхээр чинь энэ том цэргийн тагнуулын тэр урлаг болцсон байна. Жишээ байж байгаа шүү дээ. Одоо нөгөө хоризмыг дайтад ялахад нөгөө улсын хаан төрн унахад ард түмэн баярлж илээ гэж зарим хэсэг дээр тийм ээ. Тагнуулсан ажилласан дарангуйлагч муу төр байж хахад тэрийг унахад тэр сул тал дээр нь зарим тохиолдолд тийм ажиллаж байгаа. За Чингис хааны айрам ер нь таны одоо судлаачдын энэ үзэж байгаагаар ер нь хамгийн их үедээ хэдий хэр зэрэгтэй байсан бэ? За 15 төмбөл гэж боддیں۔ Да. 15 төм 150 мянга. 150 мянга. Анх эхлэхдээ тийм ээ. Тий. Эхлэхдээ. За их Монгол улс чинь ерөөсөө нэг сая гаруй хүнтэй л байсан байна. Тэгэхээр энд нэг ийм сони юм байгаа. 150 мянган эрчүүдийг морьт хүмүүсийг ямар бэлчээрт буулгаж аян дан хийж ямар хоолоор хооллож нэгдсэн зохион байгуулалтанд байлгаж ийм том хэмжээний одоо жишээ нь марш хийх зохион байгуулалт хүртэл хэцүү одоо төсөөлөх аргагүй юм а гэж одоо тэр Ведерфордын тэр эрдэмт хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар одоо судалгаа ямар байдгүй? 20 эдмэр үеийн хүчин цагаатыг төрүүлж мордуулсан шүү дээ. Тэгээд зам тавьсан. Тэгээд бэлчээрийг хадгалсан. Айрын явах бэлчээрийг урдчилж айрын явж өнгөрөх нөөц бэлтгэлүүдийг урьдчилаад одоо хондоо тэр бэлчээрийг хадгалж шүү дээ. Тэгэл ерөөсөө хондоо Чингис хааны аян дан гээл эн чин дандаа юу дагаж явсан байдаг шүү дээ. Ус. Торгон зам хоёрыг л дагаж явсан байдаг. Орчсон судалгаа байна гэсэн. Одоо ингээл торгон замыг ингээл зургийг гаргахад ерөөсөө яг тэр торгон замаар л Чингис хаан зэрэг явсан монголчууд. Тэр чинь ус ундаатай байна. Бэлчээрийн төрүүлээд одоо хондоо атаршуулаад тийм болж өөр мал оруулахгүй. Одоо бэлдэж штэ. Энэ бүхэл бүтэн олон 10,000 хүнтэй том айрмуудыг мэдээж хэрэг одоо манайх ч бол гол мөрөн багтаа тэгтэл том мөрнөдтэй орно штэ. Тэр Сэр Дарья мөрөн одоо энэ хатан мөрөн шар мөрнүүдийг яаж гатал дайтдаг байсан бол энэ талаар эдэнтдийн баян том мэдээ байдаг. Та тэр талаар манай үзэгчдэд яг урагшаа болвол юу гаргасан байдгийг гүүр тавьсан байдаг. Хоошоо 20 эдмэр хөч түрүү хэлээ шүү дээ. Цагаатаа төрүүлж явуулаад гүүр тавьуулаад гүүр тавьсан. Чанчун бомбын тоосон байгаа шүү дээ. Нөгөө Чингис хаанд очуулах. Тий. Хичнээн гүүр тавьж юу гэдэг нь майдхан тоол гарсан байх. Тэгэхээр баг инженерийн цэргийн анги байна гэсэн үг үү? Байна гэсэн үг. Инженерийн цэргийн том анги байна. Цэрэг л байсан байхгүй. Тэгэхээр тийм их хол газрыг туулж очичоод байлгах чадвартай хэвээр байх гэдэг бол их сонин онцгой биз? Энэ дээр бас нэг зүйл байгаа байхгүй. Одоо энэ асар том олон 100 мянган цэргийг хангах хоол хүнсний асуудал яриад шүү дээ тийм. Энэ дээр чинь монголчуудын өөрийнх нь нөгөө ахугаас үүдсэн том дэвшил биш үү? Борц. Хуураас уу ийс. Тэгээд дээр нөгөө ааруул, хурууд хэзээ ч үүсэхгүй шар тус. Одоо Монголын өөрийнхөө хүнсний онцлогнууд байна. Дээр нь Монгол морь тий. Нөгөө Монгол цэрэг чинь хэрвээ ямар нэгэн холын аян данд яваад үлсэж сонгосон үедээ нөгөө мордийнхоо хүрээний цуцыг ханаал нөгөө аргаа 2-3 аяг уучдаг. Аргаа ороход морийнхоо цуцыг 2-3 хоногийн өл таадаг гэдэг. Тэгэхээр чи энэ метийн том энэ чинь техникийн дэвшил, техникийн илүү байдал, технологийн илүү байдал гэхээс өөр одоо хэлэх үг байна. Энэ
Америкийн нэгдсэн улсын West Point за нөгөө нэг том академич, зэргийн академич одоо санахгүй байна. Тэр хоёр академид Монгол цэргийн тактикийг дэлхийн цэргийн түүхэнд л их үздэг юм байна гэж одоо нөгөө Ветербордга үздэг гэж хэлж ирсэн тийм ээ. Францад бас Монгол цэргийн тактикийг нэлээд тодорхой үздэг юм байна. А манай энэ Оросууд одоо их цэрэг дайны сүрхий орон. Энд бол Монгол цэргийн тактикаас ер нь ашигласан юм байна уу? Одоо жишээлбэл тактикч гэдэг юм уу, хүчтэй гэдэг юм уу? Тим юм ер нь илэрдэггүй. Хэдийн үеэс Оросууд ер нь Монгол цэргийн асуудлыг судалсан байдаг уу? Цагаан хааны үеэс 1800-аад оны үеэс л Монгол руу харсан байдгийг. Иван ингээд байна. Гүрүм Гэржмалаа гэдэг байна. Тэд нар бол цагаан хааны томилтоор нааша явуулсан улсууд. Ер нь цэргийн талаас нь. Монголчуудыг одоо эрхчлэлийг яаж авах вэ? Яавал зохиог тэр хоёр том үнэн тагнуул юм да. Одоо Наполеон 1812 онд Орос руу давтлаад Москваг эзэллээ шүү дээ, тийм ээ. Тэгэхэд Москва бол яг тэр нөгөө монголчуудын дээр үеийн байдлын харалгаар алга болцсон нөгөө явцсан шүү дээ. Хоосон хотод Хүмүүсээ татсан. Нөөлийн шилжүүлэх. Тий. Тэгээд тэд галдаа шатаага тэгээд тэр чинь хүүтэн болтол байсан байгаа шүү. Тэр чинь эзлээ тэгээд яахаач мэдэхгүй байгаа л байсан. Өвөл боллоо. Тэгээд өвөл болонгууд давталгаа эхлээд явсан. Тэгэхээр энэ чинь бол яг л нөгөө манай монголчуудын уламжлалт байсан нөгөө тэр үуч наны хэлдэг тэр зүхтах, ухрах тактикийг олон судлал эргэлжлээсэн. Энэ Монгол цэргийн одоо энэ байлдах урлагийн дотор цөөн хүчээр олныг дарах гэсэн одоо тийм нэр том юм уу ойлголт үзэл санааны зүйл байдаг гэж одоо бичсэн байдаг. Тэр талаар одоо жишээ нь юу байна? Чингис хаан нэг нууц давчаан дээр хэлсэн байгаа шүү дээ. Олноос олон гарч цөөнийх цөөн гарч. Ерөөсөө цэргийн урлаг гэдэг бол одоо цөөнөөр олныг ялгах ухаан. Тий. Тэр их одоо манай цэргийн номлолд байна шүү дээ. Чадварлаг цөөн чадварлаг аримтай байя. Сархан зохион байгуулалт. Тэр бол одоо Чингис хааны сургаалыг өнөөдөр монголчууд эргүүл авч байгаа юм. Зүгээр яг миний бодлоо байд хонд Жокоб бол сайн janж. Тэгтээ гүн дэвшлтийн онд гэж байлаа шүү дээ. 5 дахин илүү хүчээр л давшин. Тэрнээс доош хүчээр давч болохгүй гэсэн. Тэгээд тэрийг хондоо Чингис хаантай харьцуулах юм бол одоо болдог ч юм уу ч юм уу. Тэр жанжин мөн үү. Цэргийн урлагийн хувьд бол цэргийн урлагийн талаас хүний тоогоор л юм тийм. Хүний тоогоор л одоо илүүгээр л байлна гэж. Илүүгээр л байлна гэж шүү дээ. Тэгээд Чингис хаан болон монголчууд бол хэзээч дайснаас илүү хүчээр байлдаг. Дан одоо цөөн хүчээр урлаг хийж шүү дээ. Хорезмын дайн гэж одоо монголчуудын Чингис хааны байх үеийн хамгийн том аян дайн бол одоо Хорезм руу дайрлаа тийм ээ. Чи одоо энэ үед тааш дөрөв хэлж яанлээ нэг 150 мянган цэрэг орчим байсан болов уу гэж тийм ээ. Тэгэхээр эсрэг талд нь 400 мянган хүнтэй арин байсан гэж хэлдэг. Тийм Мохаммедийн. За одоо бүр нэгдсэн 40 мянга ч гэж 20 мянга ч гэж нэг 20 сая хүнтэй байсан шүү дээ. Хорезм болсон. Манайх сая хүрэх 1 сая тий. 1 сая тэл хүнтэй байсан. Тэгэхээр энэ их одоо том дайныг хийхэд ямар арга хэрэгслүүдийг одоо ашиглаж байв. Жишээлбэл одоо дэлхийн одоо энэ түүх судруудч байдаг янз бүрийн одоо цуурхал элдэн мэдээ их байдаг шүү дээ. Одоо жишээ нь барыг Бухарыг дайрахад Монгол барыг сая хүн алсан юм гэлээ. Багдадыг дайрахад гэдэг. Одоо сүүлийн үеийн эрдэмтэд болохоор зэрэг энэ тийм байх боломжгүй гэдэг юм гараад ирж. Тэгэхээр та энэ талаар манай үзэгчдэд мэдээлэл өгвөл. Гэхдээ дэлхийн судлаачдын юмас харах юм бол 13 дугаар зуунд Гаттын нийслэл ханж яваад ганц сая хүнтэй байсан. Сая хүнтэй хот. Сая хүнтэй. Дэлхийд ганцаараа сая хүнтэй хотлоо байсан. Тэгэхээр 13 дугаар зуунд сая хүнтэй хотууд руу яагаад бүгдийг үнсэн төвөр голлоо гэдэг. Харгис түүхийн тухай их сурталддаг ч одоо ямар учиртай байна.
ЖВН гэдэг нөхрийн ажил л да. Аа. Одоо Монголын Бэсийн төвхөд ЖВН гэж ертөнцийг байлдан дагуулах шүү дээ. ертөнцийн байлдан дагуулагч нэг ном ба шүү дээ. Тий. Тэр хүн Монголд их одоо авиг бас Монголын төвхөд бичүүлдэг. Тэгэл явах. Тэгтээ тэр нөхрийн чинь дотор бодол байна да. Перс хүн байна. Тий. Дотор бодол нь энэ монголчууд биднийг ингэж хятсан шүү. Үзэн ядуулах төвх. Тий, үзэн ядуулах төвх байхгүй юу. Тийм учраас жоохондоо ингээл сая-саяар нь хядсан юм бол баахан бичиж хайцсан. Тэрийг одоо дэжгийн судлаачид үнэмшээд тэгэл одоо баахан хүн алж хядсан юм бол. Тийм, ЖВН-ийг бас тэгж үчихэд энэ монголчуудын тэр нөгөө зэргийн тактикийн суурхлын арга их нөлөөлсөн шиг байгаа байхгүй юу. Бид нар чинь бас нэг хотод бол нэлийн томоохон залхаан зөвлөлөх арга хэмжээ авчихад тэрийг маш их хүчтэй сурталчилдаг. Аимшиг төрүүлэх гэж тийм үү? Аимшиг төрүүлэх. Тийм учраас нөгөө Европын ард түмэн чинь за энэ Монгол татар гэж ерөөсөө л аимшигтай амьтдаг байна. Харснаа алд юм байна. Үдстэй шатаад юм байна. Дээр нь тариад хэрдэг юм байна. Тэр чинь Хорезм Нишапур хоёр дээр л нэг жоохон нураад тариад үр засснаас биш. Бусдын бол дандаа нөгөө босгож дэмжиж те. Ард түмнийх нь 50 амгалан байлгаж цагаас ашиг явуулж ирсэн шүү дээ. Ард талд нь ямар ч аюулгүй. Тэр үед аюул учруулаад аюул тариал хэлсэн бол тэр Европын гүнд ортол байлдахад монголчууд дандаа босдохтой л харах байхгүй. Бас энэ цэргийн энэ урлаг тактикийн хувьд бол энэ цуурхал дэгдэх сэтгэл санаанд нөлөөлөх юм ийм аргууд бол байсан гэдэг. Бактериологийн дааны чи анх монголчууд хийсэн гэдэг баг шагдруу. 8-тай байлдахад яалаа таар тэрийг нэг манай үзэгч санаа л да. Тийм таван гал түлээл нэг зэрэг ерөөсөө цэргийн төвхөнд нэг сонин байдаг. Их л одоо хондоо 10 хүнтэй байхад 20 хүнтэй ч гэдэг юм уу. 10 төмөн хүнтэй байхад 20 төмөч гэдэг юм уу. Тэгэж одоо алдаршуулна гэж ярьдаг юм байна. Тэгээд сүр дуйлалтай бол сүр дуйлалтай бол. Тэр бол бас хоёр талтай л да. Гадны башигт Оросоос 10 одоо нэг төмөн зэрэг ирлээ гэж цоорхотроос. Манжро. Тий. Өнгийн нүдтэй хүмүүс. Жагсаасан ганц хоёр отонгуудыг тий. Тэгсэн чинь өөртөө хор тарьж байгаа байхгүй юу? Ийм олон хэрэгтэй байхад одоо бид нар бол их хүчээр дайдахгүй болохгүй гээд 150 мянган хүмүүс гал ирсэн. Тий, тэгээд нөгөө өөрөө хөөрхий нэг 3000 хэрэгтэй байсан юм одоо нэг тиймэрхүү юм шиг байна. Тэрийг аваачаад ингээд Оросоос суцмал явсан. Ингээд суурхал тараасан чинь нөгөөдөл нь сайн бэлдэн үжтэй. Тэгнь. Тэгэл 100 бодонд алуулсан шүү дээ. Тэгсэн 100. Тэр энэ нөгөө яриа руугаа эргэж ороход тэр монголчууд энэ Европод ингээд их баг жилеттэй захилгаан дайнаар шахуу дан явуулчлаа шүү дээ Батсү бэдэ. Зэвийн зэргүүд. Тэгээд тэр Легницийн тулдаа гэж одоо бүр дэлхийн түүхэнд тарцсан нэг том тулдаа байна шүү дээ тийм ээ. Нөгөө олон улсын ирцаарууд нэгдсэн хүчийг бутцагсан монголч. Тэгээд энэ Легницийн тулдааны үйл ажиллагаа бол нийт дэлхийн нийт тэр Монголын зэргийн хүч чадал за тэгээд Монголоос айх айцсыг бас их маш хүчтэй болгосон шүү дээ. Легницийн тулдаанд ямар тактик хэрэгэлсэн та тэр? Бас л нөгөө хөл ухрах хийсэн байхгүй. Ухрах тактик. Тий. Нөгөө цүүцдэг гэж бас нэг байна тий. Очдоод тэгээд ард талдаа нөөц хүчээ аваад тэгээд Легницээс нөгөө хотоос нь гаргаад буцчихсан шүү дээ. Тэгээд нөгөө яг нөгөө Европын цэргийн нөгөө цэргээ өрдөг, цэргээ жагсаадаг нэг тактик. Нөгөө Монголын нөгөө хоёр тактик яг жинхэнэ том зөрөлтөө энэ Легницэд гарсан юм шиг байна тий. Нөгөөдүүл чинь ингээд зогсож ирсэн шүү дээ. Нөгөө зэрэг. Нөгөөдүүл чинь нөгөө хүн 2 3 хүнд морж зэрэг. Тэгээд хөдөлгөөн баг. Цаарууд. Бөөн төмөрлцсөн хүмүүс байгаа шүү дээ. Хуйгалцсан хүмүүс. Бөөн төмөр нөхдүүд яваач тэд нар чинь. Бөөн хүнд төмөр тийм ээ. Бөөн хүнд төмөр. Тэр их сонин туллаан болсон баг тийм ээ. Морин унцгаад ачаагаа даад босч чадахгүй. Хуйгаа даад. Хуйгаа даа. Тий. Цэрэгэнчтэй юу моринчтэй. Легницийн тулаан болвол ер нь манай энэ дэлхийн цэргийн төвхөнд бас энэ тэнд үзэгддэг төвх гэж сонссон. Их л одоо ноцтой тулаан болсон. Өөрөөр хэлбэл зүүн хойд Европын хамаг одоо жишээ нь Ванлиг ханалгууд нийлж, рейсрууд нийлж ингэж байлцсан. Одоо ч 5 сарын Польшид ч нөгөө 5 сарын хэдэнд үлээ. Одоо энэ Легницийн тулааны ойг
тэмдэглэдэг. Тэмдэглэдэг. Манай дипломатууд хүртэл урилга мурилгаар очдог, сэтгүүлчд хүртэл авч ил байсан тийм ээ. За энэ Лигницийн тулаанаас гадна бүр ингэж цэргийн тандалт марш хийж явж байгаад Калкголын тулаан гэж одоо Сүбэд Зэв Жанжин Чингис хааны үед хийсэн байдаг. Энэ ер нь ямар тулаан, яагаад тэд нэр тэгж их аймаасаа тасарч явсан шалтгаан энэ одоо их сонирхолтой бас цэргийн түүхэнд их сонин зүйл байдаг. Бас л нэг өх ерөөсөө нэг буруулна гэж ярьдаг. Манай ухуурна гэж ярьдаг. Буруулна. Буруулна. Тэгэл буруулж хотлоо зогтч явж байгаа л отоонд оруулчихдаг гэх байхгүй юу. Бас тэрийг ерөөсөө Европ мэдгүй. Монголчуудын тэр буруулах арга. Монголчуудын байлт гаргаад одоо ухаантай давшин хориглоно. Буруулна гэж ярьдаг байхгүй юу. Тэргээр л одоо монголчуудын давуу нэг ярьдаг шиг нөгөө битэр гэр тойрол зогсож байгаа хэн өдөртгөө гэдэг л асууж байна. Тэр буруулж авт чи хамгийн гол зүйл нөгөө сөөргөө гэдэг юм хайдаг цацдаг. Сөөргөө хаян морины мин юм. Тий. Босож сөрж заримдаа гинт тавсан. Уран юутэй. Тэгээд отоонд оруулна. Тий. Өдөж хөдөлгөөд дагуулж яваад ашигтай байр дээрээс эргэж тэр нүүр дээр асах гэж байгаа шүү дээ. Нүүр дээр асах гэж байгаа. Тэр чинь ингээд өдөөд яваад байна. Өдөж явж байгаад яг ашигтай байр дээрээс нүүрэн дээр юм асгасан юм шиг. Нүүрэн дээр асгаж байгаа юм шиг. Ирдаадаг. Тэр чинь нөгөө нөх ингээд сувтаа явж байгаа чинь тэр морин нэгснээ дээ. Морин нэгсэн хүний нүлсэн ядарн. Тэгэж бүр ядарааж агаад дайрдаг байхгүй. Нөгөө монголчуудын нэг үл даах чадвар л. Өвөл голдуудаа хийсэн байгаа. Тэр Европ руу явахд ч одоо нөгөө хөлтөн өвөл нөгөө суурин амьдралтай хүмүүсээ чи амьдрал үндсэндээ зогсдог. Зарцсан гэдэг бол. Зарцсан. Монголчууд бол тэр өвөл 100 намар яг баханлах. Ивэл эд нөгөө намар мала таргалуулж байгаа, бэлдэж байгаад тэгэл гол хөлдөөл ирэхэд тэр нөгөө ирч өвчтэй. Тэгээд ан гөрөөг дандаа намар хийж гавьлтаны бэлтгэлийг хийсэн. Тэр энэ маш олон даваа талууд Орсын цасыг бид нар мэдэн дээ тийм ээ. Өвдөг дуулсан юм уу бараг л одоо өвөл бол хүнтэй чицүү болдог шүү дээ Орсын цас. Тэгээд одоо тэр цасандаа итгээл сууж исэн байхгүй. Энд ч чадахгүй орж ирч чадахгүй. Тий, орж ирч. Тэг чинь Москва голог дагаа явцсан байхгүй. Голын гол тэр хөлдсөн. Гол дээгүр. Тэгээ нөгөө ачир хаяад цас тогтохгүй үдтэй гол дээр. Тэгээд голыг дагаад орсон байхгүй. Тэр үрдэлж одоо асар олон том гол мөрдүүд байгаа шүү дээ. Монголын зам шаард. Энэ төрүн шагдар доктор нэг юм жаахан манай үзэгч жаахан дутуу хэлчих шиг бол. Тэрнийг тайлбар жаахан лавлуул авчмаар. Нахуугны тулаанд тэр гал асааж дайсныхын сэтгэл зүрхэнд одоо шар ус хуруулсан тэрийг нэг жаахан та нэг тодорхойхон хэлээд өгч. Тэр ч одоо нэг хүн бүр 5 гал асаал гэсэн юм байдаг юм л да. Нууц тавцсан дээр. Шүн харахад тэр хүндийд байж байгаа цэрэг тал дүүрэн. Тэнгэрийн одноос олно гэж. Тэнгэрийн одноос. Хамгийн сүүлд ч бороо онгоронгоо хэрэгэлсэн шүү дээ 21 онд тийм ээ. Хүрээг эзлэхэд. Хүрээг эзлэхэд. Тэгээд баян зүрх хоол энэ богод олон дээр чи битүү галаасаасан. Таян хаан одоо шин 8-ны Таян хаан тэр их хайрамтай ирчхэд байлгах гэж хатал шөнийн тагнуулууд нь яваал харчгаал за эн чинь болохоо байл ерөөсө тэнгэрийн одноос олон юм байна. Гэж сэтгэл зүрх нь одоо өгсөн. Эн чинь бас байлдааны тактикийн их өөрөмц арга юм да тийм ээ. Тэгээд тэр чинь бас зөвхөн арга хэрэглэсэн байдгийг. Нөгөө төрүүчийн харвал юу явуулж байгаа шүү дээ. Нэг морь олзлуулж байгаа байхгүй юу? Бас тий. Нэг морь олзлуулж байгаа. Тэр маш туранхай. Дайсан олзлж байгаа. Их туранхай. Тэгээд за морин эцэг юм байна. Бид давсч болно гэж бодноо доо. Тэгсэн чинь одноос олонгоор асглаар чинь байлж болохгүй тийм ээ. Тий. Тэгэхээр өөрөөсөө цэргийн юу ч тэгдэг байхгүй юу? Шийдвэр гаргахад маш хүнд. Хурдтай. Тий. Морин эцэг хүнд байлж болно гэдэг байдаг.
Тэр одоо тэнгэрийн орноос олон хөдөө байдаг. Байлж болохгүй гэдэг шүү дээ. Тий. Ийм эргэлзээнд оруулдаг байхгүй юу? Тий. Тэрийг одоо ухаанд дэлгөө 2 дуурайнд бол 5 юм эдэ гэдэг. 5 юм эдэ. 5 юм эдэ. Шийдвэр гаргах. Шийдвэр гаргах хэцүү. Тийм эргэлзээнд оруулж байгаа байхгүй юу? За ер нь бол энэ монголчууд чинь дандаа нүүдэлчд. Тэгээ нүүдэлчдийн юм аян дааны айрам ингээд хот энэ иргэншлүүдийг эзлэхтэй. Тэр цайз хотуудыг яаж эзэлдэг байсан бэ гэдэг бол оншиг байгаа. Ямар морь тэрэн дээгүүр харьяагаад орно гэж байхгүй. Хотыг ингээд бэхлэлт хийжсэн байж яхад. Энэ дээр бол их сонин аргууд Монголын эзэнт гүрний юунууд дээр одоо яригддаг. Энэ талаар та тодорхойлж хэлээш. Янз арга хэрэгэлдээл байсан байгаа юм. Цөөн зэрэг хотыг бүсэлж авна. Тэгээ зугтна. Тэгээ хотоос нь үдээж гаргах гэдэг. Үдээж гаргаж байгаа юм. За тэгэд нэг арга байна. Үгүй бол бүсэлж ягаад коридор гаргаж өгнө. Тэгээ зугтах зам. Тий, зам гаргаж өгнө. Тэгээд хээрийн байлдаанаар дарна. Янз арга байна. Нөгөөт нэг юм техник ашиглана. Чулуу шилэгч. Чулуу ашиглан төмөр тавина. Галдан шатаан янз арга байна л та. Тэр танк шиг нөгөө цайзын хан цөмлөгч байдаг шүү дээ тий. Одоогийн яг л танк харахад яг танк харагддаг байхгүй. Дотор нь төмөрлөлтсөн. Тэр чинь дээрээсээ юм шидүүлдэг, галдуулдаг шүү дээ бас нөгөө цайзыг эзэлж оргохдох гэж. Цайзыг эзлэх бол маш хүнд дайн тий. Монголчуудын хувьд. Тэр чинь тангадтай жоохон байлдаж туршлагдсан гэдэг тий. Тэгээ ер нь эн чинь хэцүү юм байна гэдэг. Тэгээд нөгөө цайзыг эзлэх, суурин газрыг эзлэх тактикуудыг боловсруулсан шүү дээ. Ус оруулчдаг, өлсөгдөг тий. Бактериологийн дай хийдэг. Нөгөө тарууган дахал махалд усгадаг. Одоо 20 эзмийн чинь бол бүсэлчээл үсттэй нэг усын хаацсан. Энэ олон тактик. Чингис хаан Монгол овг аймагуудыг энэ газарт нэгтгэхэд 8-1 зогсноор ер нь монголчуудыг нэгтээд их Монгол улс болцсон байсан. Тэг яагаад энэ гадагшаа ямар улсуудтай дайтв, ямар шалтгаанаар дайтв? Дайлдахдаа зүгээр л одоо нэг тийм цусан сангасан юм шиг ингээл төрөмгийлэл ингээл олон шиг хайгаал яваад байсан хэлбэр үү? Энийг эрдэмтэд одоо ер нь сүүлийн үед юу гэж дүгнээд байна? Ерөөсөө Чингис хаан бол Монгол үндэснийхэн аюулгүй байдлыг л хангах гэдэг юм. Түүний тэрийг алж яддаг одоо тэр юу оол зомог гэж байхгүй шүү дээ. Дайсан байна гэдэг бол аюул гэсэн үг. 20 дан өгдөөсөн. Анийг явахаас өөр арга байхгүй. Алтан улс Монголын тусгаар төхөнтэй зөвшөөрөхгүй. Зөвшөөрөхгүй нэг чи юу гэсэн үг? Эртний өстөн бас. Дайсан гэсэн үг биш. Тэгэхээр тэрийг чинь дарж авахгүй бол өөрийнхөө аюулгүй байл хангахдаггүй. Тэгэхээр одоо Монгол үндэснийхэн аюулгүй байдлын төлөө Чингис хаан явсан. Нэгэн их том дуршлагтай айран бүрэлдсэн байсан цаг үе. Тэгэхээр одоо энийг үргэлжлүүлсэн тийм төвхөл байна тийм ээ. Тий. Тэгээ Европ руу орсон шалтгаан ч гэсэн тэр биолог хөөж байгаа л цаашаа орчихсон байгаа шүү дээ. Тий. Тэрнээс биш очиод суурин эзэгний дайсан зугтна гэдэг бол шүү дээ. Иргэд дайрна гэсэн үг. Монголчуудын зэрэг онлоо. Тэр харах шүү дээ. Одоо тэр чоныг алахгүй бол чон эргэж ирнэ. Хот иргэн. Тэрүүдэд ажиллах. Чингис хааны цэрэг дайны түүхэнд бас нэг маш одоо урд өмнө байгаагүй онцгой юм бий болсон гэж одоо бодогдохоор байдаг. Тэр зүйл нь юу байдаг юм гэхээр урд өмнө нүүдэлчд бол дайснаа юм уу хот суурингуудыг ингээд тонож дээрэмдээд явцдаг. Гэтэл Чингис хаан эзэлсэн газруудаа засаглаад явсан. Энэ ямар бүтцээр цэргийн ямар бүтцүүдээр яаж ингэж хотуудыг хяналтандаа авдаг байсан бэ? Дараа нь одоо ингээл татвар моторын бүх систем ингээ бүрдээд явлаа шүү дээ. Тэгэхээр энэнд бол одоо нөгөө цэргийн эзэнт гүрний нэг өрмөц зохион байгуулалт байсан байж таарна. Энийг манай улсч сануулхад. Одоо таамаа цэрэг гэж ярьж юм да. За. Таамаа цэрэг, тамаач гэж ярьдаг. Тэрийг бол ухаантай хот дотор байгуулахгүй. Энд хот байна гэхэд тэр хотыг нэг Канада байж явах. Хотын ойролцоо.
хот дотор байх юм бол айгүй унтуулж байгаад албан. Тийм учраас ухаанд хотоос хөндөй. Хотын хяналтандаа байх. Хяналтаа байх. Хотын гарнизон биш тийм ээ. Тий. Хотын гаднах хяналтын зэрэг байх нь шүү дээ. Хяналтын зэрэг. Одоо хондан юуны төргөн байрлал хүч гэж 20 дугаар зуунд Америк гаргаж ирсэн. Тэр бол тэрний нэг жишээ. Тэрний нэг үлгэр авсан юм. За одоо ихийг сөхөлөх хүчин гэж шүү дээ. Ихийг сөхөлөх хүчин бол тэр таамаа цэргийн одоо үргийг гүйцэтгэдэг тийм. Одоо тэд бол одоо иргэний захиргаа бол байж байгаа шүү дээ. Тухайн газараа дарагч нар гэдээ байж байгаа. Тухайн байгуулчихсан. Доктор нь орохгүй. Энэ нэг зүйл асуух. Энэ нөгөө монголчууд жоохон энэ халуун газар байлтгаж жоохон бэрхшээлтэй байсан уу? За юунд л Ховлын хааны үед морь цэрэг тохирохгүй юм байна уу? Байсан. Байна. Морь үсэхгүй, дээшгүй. Ховлын хааны үед чинь одоо юу штэ. Вьетнамд л манайх чинь хоёр удаа ялагдсан байдаг ш. Оо за. Дандаа монголчууд яаж яваагүй. Вьетнамд 2 удаа ялагдсан. Израиль нэг ялагдсан. Тэр яасан мэтлэрээс нөгөө нөхдүүд чинь Монгол зэрэг очихлоор хотоо хордуулаад тэгээд нөгөө халуун ухаа нөгөө ойроо гараад нөгөө шугуур ширэг рүү орч. Тэгсэн чинь монголчууд чинь очиад нөгөө хоолнд нь хордоод тэгэл одоо гидснэ гэж халуун ухаа буцаад гарахаас өөр ямар шаарга байхгүй. Вьетнамчууд их ухаантай улс ч үстэй хараат ууран болсон манай тий. Хараат болсон. За тэр биеэмтэй нэг барилдаа хийсэн байсан. Заан зэрэгтэй. Америк Францыг яллаа штэ. Тий, Вьетнамчууд. Тий. Яг тэр аргаараа. Жөнгөл рүү орсон. Тэгэл давуу тал нь. Тий. Тэгэл одоо нэг бохоо 2-3 яриа төвөөгээд. Тэгэхээр араас нь бас нөхцөлөөл орох хэрэгтэй байж байгаа. Зэргийн тактикийн хувьд тэр зөв үсүү. За тэгээ Монголд одоо уугуул сургуульч нь бол морьт арим байж байсан. Тэгтэл одоо энэ суурин хэрэгжлүүд очиод удаан хугацаанд монголчин нэг өнгөт дээр 150-аас 200 жил засаглаад байсан. Энэ хугацаанд Монгол цэргийн армийн өндө бүрэлдэхүүнд их өөрчлөлт орсон шиг байдгийг. Жишээлбэл явган цэрэг байсан уу? Тийм ээ, гарсан байж магадгүй тэр үед. За заан цэрэг бол байж ээж. Тэр үтгийг л дэлхийн түүхэнд хамгийн том тэнгисийн зэрэг байгуулсан болоод байх ус тийм. Энэ талаар та одоо тэр морь тайрмын уламжлж явж байгаа тэнгисийн цэргийн тим дэлхий дээр хамгийн том тулаанууд хийсэн юмыг манай үзэгчдэд бас сануулвал Ховлын хаанд одоо хондан тийм том полот байгууллаа шүү дээ. Тий. 10,000 төм хүнтэй полот байгуулсан. Хүн нөхөл онгоцтой. Тэгтэн тэрний ач тус гараагүй. Японд явж байгаа. 2 удаа салхин зохиолоод буцсан. Ява арал руу бас нэг давталсан байна. Ява арал руу нэг очсон. Бас тэндээс бас л энэ ялагдах бүтлгүүл юм. Уг нь тэр усан болоотыг байгуулдаг гол зорилго бол өмнөд сүн улсыг л уг нь тойрж очиж ижлэх зорилготой л байсан шиг байдаг тийм. Японы эрдэмтэд тэгж үзсэн байдаг тийм ээ. Тий нэг тийм тэгэл өөрөө араасаа зүгээр эзэлчихсэн. Полот байгуулахдаа сүн улсаас Япон руу зугтнаа да. Тэгэхээр зугтах замд нь тавьсан байгаа. Эхнийх нь бол зугтанд тавьсан. Тэгээд салхинд зохиулсан. Солонгосчууд юу онгоцыг бэлдэж өгсөн. Тэр онгоц жоохон ямар онгоц байсан бэ юм бэ? Далайн хар салхи. Диск. Далаа дээр тогтдгоо нөгөө голын усны ёроолтой. Их бодлоготой бас тийм байна. Бодлоготой улс шүү дээ. Гол мөрний хөлөг онгоцыг далаар юу? Монгол цэргүүд нөгөө далаанд орсон. Монголчууд яаруулсан байдгийг хурдлж тийм ээ. Хурдлж яаж одоо ингээд 1000 онгоц бэлдгээд ингээд байдаг. Нөгөө солонгос чинь тийм болцоо байхгүй байна. Тэгээд суугаад байдаг. Тэгээд шаардах дээр тэгэл. Тэгээд завиг өд явуулсан юм яасан. Тэгээд ёроол нь одоо тийм 2 удаа хар шуурганы юунд өртөж 3 дахь бэлдэж байгаа Товлын хаанаас барсан гэж түүхэнд бичдэг. Тэгтэл энэ Японы арал руу 2 удаа тэнгисийн тэр их том болоотыг хөдлөсөн энэ дайны одоо жишээ нөгөө тэнгисийн болоотын цар хүрээ бол одоо зарим судлаачид хэлэхдээ ялагчгүй армад гэж Япон Английн том дайн боллоо шүү дээ. Ламаншаа болоод.
эннээс олон хөлөг онгоц оролцсон дэлхийн хамгийн том тохиолдол юм а гэж бичсэн байдаг. Энэ бол үнэтэй нийцгүй. Нийцнэ гэж бодож байна. Тий. Нийцнэ гэж бодож байна. Тэр юу ч хоёр газараас гарсан байдаг шүү дээ. Солонгосоос нэг жигүүр өндөр сүмгээс нэг жигүүр ингээд хоёр талаас гарсан байдаг. Тэнд бол Монгол цэргийн юу одоо нөөц барагдсан. Тэгээд болцсон уйгур хятад жанжил авч явсан байдаг. Энэ Монгол цэргийн одоо энэ өвөрмөц одоо цэргийн зохион байгуулалтын үйлчлэлийн амьдрал ахуйтай холбогдсон нэг сонин зүйл бол цаашаа Монголын нийгмийн засаглалын зохион байгуулалт нь 20 дугаар зууны ихэнх хүртэл тиймэрхүү хэлбэрт байсан уу юу? Энэ орон нутгийн нэг зохион байгуулалт одоо цэрэг гаргах зорилттой л байж байгаа. Цэрэг гаргах зорилттой. Сом гэдэг чинь 150 хүн гаргах л. Тэгээ шүү. Зохион байгуулалт. Хичнээн сумтай байна уу? Тэрнээс хамаарат. Манжуудын хийсэн ажил шүү дээ. Жижиглэж байгаа. Жижиглэж одоо ингээд тарааж утгыг тарааж хүчийн тарамдуулж байгаа. Би бол одоо гайхдаг байсан. Сайн дурын цэргүүд бий л те. Нэмэлтээр байж таарна. Гэхдээ холох цэргүүд нь Сумьявэсийн ошууных, тэрний ошууных гэл ирчүүд. Тэдэн цэргээ гаргал гэдэг. Ховдын хязгаарын дайн болоход чинь Дөрвөд далайн хааны цэргүүд тэгээ баруун талын одоо Засагт хааны захын ошуудын цэргүүд нийлээл. Наанаас нь жанжин нь очоод Магсаржууд амьд руу хоёр очив. Баруун Хонгорын гэтэл одоо хэнтэйгээр орж ирэхэд чинь орон нутгийн цэрэг зуглуулаад дороо 1200 2000 болцсон. Тэгэхээр засаг захиргааны бүтцэн хүртэл одоо цэргийн армийн зохион байгуулалтыг хадгалаад ингэдэг боломжтой байж тийм ээ хожуу. Нэгдмэл. Засаг захиргаа одоо цэргийн зохион байгуулалт нь нэгдмэл. Ингэж ойлгож байна. Нэгдмэл байсан байхгүй юу? Нэг зохион байгуулалт гэсэн. Нэг зохион байгуулалт. Цэргийн зохион байгуулалтад цэрэг захиргааны зохион байгуулалт гэж ярьж байна. Чингис хааны одоо агсал хийсэн нэг том гавьяан тэр байхгүй юу? Ерөөсөө нэг харахад малчин ингээл цэрэг нэгдмэл зохион байгуулалт. За тэгвэл одоо монголчуудын цэрэг дайны энэ одоо дуршлагад түүхэнд явж ирсэн нэг соёлын тухай би асууя гэж бодож байна. Жишээлбэл одоо зүгээр л ингээл байж байгаа хүнийг дээрэмдээл тоноол тэр хотуудыг ингээ явдаг юм уу? Урдчилд мэдээлэл хүргэдэг юм уу? Дайн зарладаг юм уу? Ийм төрлийн одоо жишээ нь мөргөлдөөн байлдааныг зохион байгуулах арга технологи нь тэр одоо юу гэдэг штэ. Дайны соёл гэж хэлэх юм тийм ээ. Энэ нь ямар байсан бэ монголчуудад? Ямар ч байсан одоо ухаанда дайныг зарладаг. Энэ бол монголчуудын одоо дайны соёл шиг байгаа. Хоёрдугаар тэгэхээр дайнд энерхүүн ёс гэж байна. Гуманизм. Тэ. Дайны гуманизмыг бол монголчууд асар их барьж байсан. Тийм учраас нөгөө юуны цэргийн бол одоо алжил таарна. Байлд. Ард иргэдийн бол өргөшөөдөг. Одоо хоол бүрцөөдөг, эмч хүртэл аваач өгдөг. Байлаа шүү дээ. Одоо сум улсыг байлж яхад л бол хөвлөө ханы үед чинь одоо ингээд өлсгөлэн гарсан газар нь тариа бодоо аваачиж өгнө. Тэр дайны тэр гуманизм гэх нэг байлдан дагуулах ухаан юм л. Тэр ард түмэн одоо итгэж шүү дээ. Энэ манай эзнээс энэ эзэн дээр юм. Эн чинь одоо өршөөлтэй хүн байна гэж ухаандаа тэр. Тэр чинь тэгээд дээр нь нэг гол зүйл яриад байдаг нь болохоор монголчуудын энэ байлдан эзлэлт бол тэр тухайн бүс нутаг газар орныг төвшдөгчээсээ үйл ажиллагаа байсан гэж ярьдаг те. Дүр олон хямралуудыг, шашны мөргөлдөөнүүдийг, үндэстний хагарлуудыг монголчууд очиж зохицуулах үүрэг гүйцэтгэж учраас тэр үеийнхээ дэмжлэг хүлээсэн. Энэ Бээжин хотод цагаан суургын сүм гэж их алдартай том сүм бий. Энэ бол нэг Хувлаа хааны барь ус нь 41 м өндөр цагаан суургатай тийм сүм. Тэгээ тэр сүмд бол тэр Хувлаа хааны хятадыг эзэлсэн түүх ингээд баримл уран зургаар хийцэн баг. Тэгээд одоо Дайдуу хот гэж нэрлэж байгаагүй байх. Одоо ямар хот байлаа? Нэр нь Бээжин чинь. Тэр лөө орж ирэхэд тэр хятадын ард түмэн одоо маш их тийм их баяр ёслолын байдалтайгаар одоо нөгөө тэнийг том хот руу нэг цэг орж ирэхэд бөөн баяр болоод л одоо хөтдөгтэй яг адил тийм зургуудад зурсныг би тайлбарлагчаас нь асууж яасан юм л да. Яагаад одоо ийм
Энд чинь монголчууд төрөмгийлэгч байсан шүү дээ. Тэгээд яагаад ингэж их баяр хөөртэй угтаж авсан гэж эндээ хийсэн бэ гэсэн. Ерөөсө төөхөнд ингэж үздэг юм аа. Хуулиан хаан бол тухайн үед тэр одоо ядарч өдөрсөн хаандаа дургуутсан тэр ард түмнүүдийн хувьд л найдлага болж исэн гэж үздэг юм гэж. Тэгэхээр бас иймэрхүү юм бас байсан байх. Төвштгэх үйл явц. Тийм юу л да одоо зөрчид алтан ус гэж байна. Зөрчидийн алтан ус. Зөрчид юу хоёр чинь хятад хоёр чинь дайсан байлаа шүү дээ. Тэгсэн. Тийм учраас чинь нөхөнд зөрчидийг сахиад өгнө гэдэг чинь хятадуудын баяр байхгүй. Тийм байх юм тийм ээ. Тэгээд хятадууд чинь нөхөнд Монгол очлогч чинь аврал гэд нэг хэсэг нь үзчихээ. Монголын армийн одоо энэ тактикаас гадна Монголын эзэнт гүрний арми, тэрнээс хойшгч арми тактикаас гадна ер нь ялагчшгүй одоо тэр гол нууцуд нь ямар нууцуд байсан бай таарах. Юун дээр нь одоо их одоо давуу чанаруу татгалздаг байсан байна. Дайнд одоо ялагдахад нэг учир байна. Шудраг таланд бол дайнд ялдаг юутай. Одоо дэлхийн 2 дугаар дайнд гэсэн гитлэр дайрал тэгэл Оросын ард түмэн бослоо шүү дээ. Чорноо хамгаална гэдэг. Ягаад гэвэл шудраг тал. Чингис хааны довтлооны ихэнх нь та бол одоо шудраг талын одоо тулаан олж исэн юм гэж хэлэх гэж байна уу юу? Тэгж байна. Шудраг дай. Ер нь төвшдөх. Тийм. Одоо жишээлбэл бид тэр одоо энэ үед хамгийн нэг том сонин үүрэг үүсгэсэн бол тэр лалын терроризмыг үгүй хийсэн байгаа шүү дээ. Хөлөг. Уулын үгдийг. Хөлөг хааны 13 дугаар зууны одоо тийм гол том юм. Бин Ладен одоо террористуудаас бол Европ тэр чигээрээ дагжиж ирсэн шүү дээ. 200-300 жил ноёрхоцсон. Султан эмэрүүд ч бас бүгд тийм байх. Тэрийг бүгдийг тэгшлээ. Тэрнээс хойш ер нь лалын терроризм гэдэг чинь 21-р зуунд орч ирв яа. Бараг. Тийм. Тэр нэг сонин байрнтай байдаг шүү дээ. Хөлөг хаан Перст очихгүй юу? Тэгсэн нэг нөхөр орж ирж яана гэж байгаа. Хизээ хаан хэнийг гэж 3 асуулт тавьдаг. Хизээ хаан хэнийг алах бол гэж байгаа. Чичирчээсэн байхгүй юм юу гэж. Тэрийг аваач хөлөг чинь дарж тэр бөргөдөө үр гэдгийг. Аламот гэж цайзын аламотын цайз гэдэг. Тэгээд уулын өгдүүд ч одоо үе дамжчихсан. Тэр ингээд өргүүлж ирсэн бол тэр ер нь Европт ер нь дэлхийн бол ер нь хойштой бол тун хэцүү байд. Тэдний хоёр хол бүрэн орохоор нөхцөл үүссэн байсан байгаа шүү дээ. Тэрийг дөвшдөгээд тэгээд тэгэхээр дандаа тэр монголчуудын гүйцэтгээд байсан үүргүүд бол их эерэг. Жишээлбэл одоо Орос орон гэгт чинь маш олон тооны дайсагнацсан хоорондоо тийм нэгтгээд өглөө. Одоо хятад орон гэгт чинь л зөндөө олон дайсагнацсан жижиг үндэстнүүд байлаа. Нэгтгээд өглөө монголчууд. Тэгээ арабын ертөнцийг ингээ сайхан 50 болгоод өглөө. Тэр шашны дайны зогсооч л. Тэгээд нэгдсэн захиргаагаар удирдаа тэгээд 50 амгалан байлгаад эрэхтэй зэрэг монголчуудын түүхэнд үүсвэр эрхийн үе гэж Монголын инхчин Пакс Монголика яхаарахгүй дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрчлөө шүү дээ. Тэгэхээр энэний чинь гол үндсийг тавигч нь бол манай л их эзэн Чингис хаан яхаар. Монголчууд ч одоо Чингис хааны үед одоо Хуамын бүрэлдэхүүн нь баг одоо цэргийн зөх тийм одоо бэлтгэлтэй улсууд байсан уу? Хэдэн наснаас хэдэн нас хүртэл цэрэг татдаг байв энэ төр гэсэн юм бол судалгаанд байдаг шүү дээ, тийм ээ? Ахмад нас чинь торчлого байгаа шүү дээ. Эдэр нас бол жинхэнэ хүч чадал. Маш их олон залуунаас бол хурд хүслээс юм уу? Эсвэл хүмүүсийн амьдралынх нь хэрэгцээ нь онцлогоос л үүсэж байгаа. Одоо цэрэг дан байсан уу? Юу байсан? Амьдралын хэрэгцээ. Цэргүүд одоо өөрсдөө босгүй бол одоо зөөн монголчууд тэгэл дайсан мэдчих болох гэдэг шүү дээ. Эмэгтэйчүүд ч гэсэн цэргийн үүрэг үүсдэг. Эмэгтэйчүүд ч ялгаагүй цэргийн үүрэг үүсдэг л тэгэл. Улзыбаатар докторс нэг юм жаахан нэрүүлмэр нэг зүйл байна. Энэ 500 байлдан гэж болсон. Тийм ээ 13 онд. Энд ер нь Монгол цэргийн тэр уламжлалт тактик элдв зүйл одоо хэрэгжсэн байдгийг 20 дугаар зууны ихэнх үеийн судлаачийн хувьд л заримдаа монголчуудын одоо нөгөө том хүчрхэг байдлын цэрэг дайны том урлагч нь би бас нэг бодохдоо бас нөгөө хурд техникийн дэвшил хоёрт ялагдсан болов уу гэж боддог байхгүй.
Техникийн дэвшил нөгөө их буу гараад ирсэн, хурдан буу гараад ирсэн тий. Нөгөө энэ хурд машин хурд бий боллоо ш. Техник машин техник бий боллоо. Тэгээд энэ монголчуудын энэ байлдах тэр зэрэг дайны үйл ажиллагаа энэ 90 үетэйгээ холбогдоод жоохон багцаад монголчуудын хүч чадал буурсан байх гэж бод. Яг ботоодын дайн самуу зөндөл юм шалтгаан бий л дээ. Гэхдээ 20 дугаар 100 болж гарч ирээд тэг эргээд нөгөө унтцсан байсан нөгөө манжийн төрөмгөөлд орцсон байсан номо ард түмэн чинь гинт босч ирлээ шүү дээ. Нөгөө бид тусгаар байна. Бид тусгаар байсан юм чинь агуу их улс байсан чинь босоод тэр нэг босцсон. Тэгээ эргээд ахаал нөгөө өмнөд хятад хөрш улсаа тулж байгаа шүү дээ. Том хүчтэйгээ. Нөгөө 800 жилийн өмнө 1 сая хүнтэй 80 сая тулж ирсэн бол одоо 20 дугаар зууны 10-аад онд бүр 500 мянган хүн амтай бараг одоо 2-300 сая хүн амтай туллаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэгдүгээр эр зөриг хэвээрээ байна гэсэн үг тийм монголчуудын нөгөө дайчин байлдааны эр зөриг хэвээрээ байна. Хоёрдугаар тэр нөгөө улам жил тактика ерөөсө мартаагүй. 500 мянган байлдаанд чинь бол монголчууд үндсэндээ цуглуулаад 2000 зэрэгтэл орсон байгаа шүү дээ. 500 байлдан ховдынх чинь 2000 500 13 мянган зэрэг. 13 мянган. 2000 зэрэгээс бүрэлдээл тэгээд цаашаа нөгөө үзэмчин өөр Монголтойгоо нийлэл орцож 2000 зэрэгтэл эндээс гарсан. Тэгээд нөгөө том байлдаануудын тактикуудаа бас яг хэрэгэлсэн байдаг тий. 70 мянган хар зэрэгтэй тулалдсан. Тий. Иймэрхүү одоо ялаад байсан бохгүй юу? Тэгэхээр ялаад байна гэдэг чинь нөгөө цэргийн тактикийн л онцлог үзсэн. Ер нь одоо тэр цөөхөн үнээр их хүчийг ялах. Монголчуудын тэр нэг эрхчлөөнд тусгаар тогтол дуртай. Тусгаар тогтол эрхчлөө гэдэг бол монгол хүний мах цуснд байгаа чанар. Ямар ч үнээр хамгаалсан. Ямар ч үнээр одоо. Тэгэхээр ер нь монгол хүн бол бидний нэг цөөхөл юм байна. Ер нь одоо баларах юм байна гэдэг ер нь цаад нэг зүрхний айдас бол байх хэрэггүй юм шиг санагдав. Ямар ч үед нэгтэрч чаддаг ард түмнийг сонин шүү дээ манайх. Одоо бол өнгөн дээр хэрэлдэл хийдэг, муудалцал хийдэг. Бие биенээсээ сорилт толгорлол болоод. Тэгээд муудалцал яг ямар нэгэн сорилт нэгдсэн тусгаар тогтолцоонд аюул учрах энэ төр бол яг л том нэгтч. Тэр нэгдэл нь асар их хүч агуулад байдаг тийм л сонин ард түмэн багш гоо монголч. Тэр нэгэ тесрэл болоо явчихдаг. Энэ бол бидний бас нэг нууц бахархал тийм ээ. Тий. За ерөнхийдөө бол нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Шагдар доктор маань одоо манай үзэгчдэд өөр бие дутуу асуусан энэ тэр юм байвал хэлэх юм юу вэ? Гэхдээ ер нь сая энд ярьчлаа. Ямарваа нэгэн монголчууд нэгтрахад ба шүү дээ. Гадны нэг ямар нэгэн хүч сорилт хүч үйлчилж байж нэгтэрдэг. Тэгэхгүй бол хоорондоо гэрэлдээд байна. Тэгэхгүй бол хоорондоо. Төмөрийг давтчихээж төмөр нэгтэрдэг. Тэр үедээ адилхан ямар нэг айдас хөөж ч юм уу гадны аюул ирэх юм бол бид нэр нэгтэр. Тэгэхгүй одоо ингээд нэг аюул байхгүй гэж бодоод л байдаг юм бол нэг жоохон тийм юу би монголчуудад. Гэхдээ энэ эрхчлөө тусгаар тохиромжлол гэдэг юм бол монгол хүний бүх зүрхэнд байгаа дөө. Тий. Яг шагдаргаатай хэлэхэд монголчууд ер нь 13 14 дугаар зуунд гадагшаа дайсан дайн байлдаа аюул байхгүй учраас л сулрал ороотал ер нь хагарч утрал явцсан шүү дээ. Яг нэг үгээр нь хэлэхэд бол гэхдээ одоо бид нар ямар дайтай байлдгийг гэж байгаа биш л дээ тий. Ер нь тиймэрхүү дөр зэрэг харагдаж байна. Ард түмний онцлог нэг тийм байна тийм ээ. 50 амьдралд байхаар ингээд жоохон таарамж мутаалж болчдөг юм уу. Тэр нөө бэлчээр яж хутгаа холбоотой зан чанар байна уу гүм. Энийг бид нар бас өөрсдөө бас таньж мэдчих хэрэгтэй болов гэж боддог шүү дээ бас. За баярлалаа. За үзэгчид та бүхэнд өнөөдрийн нэвтрүүлэг бол Монгол цэргийн урлаг тактикийн хэсгээс тоомлон ярилцаж та бүхэндээ сонирхууллаа. За Монголын эрхчлөө тусгаар тогтнолын төлөөх чин хүсэл зориг үнэт зүйл нь бол өөрсдийг нь ямар нэг сорилтон тулгарх юм бол илүү хүчтэй хатаагдаж гарч ирдгээ гэж манай хоёр эдэмтэн хэллээ. Ингээд үзэгчид та бүхэнд энэ удаагийн дугаараа одоо үзэж хамт байсанд талархаад өгөр өндөрлөё.